Урсатна бундугийн нингрийн суран гэж хүмна урсат бидэнсэд байна. Бидэнсэд сурна мөрөн гэж эгч байсан, оюун гэж ах байсан, хуудан гэж ах байсан, сэржмаа гэж эгч байсан. Адгийн хөвөн би буян дэлгэр гэдэг надыг. Бидэнсэд тавуулаа. Бид тавуулын тавын амбул урсатн цуг цуглсан. Атцэны цуг нийтээрээ цуглсан. Ийм сайхан ажил зохион байгуулсан нэргүй хэн Сүвдэ хоёртан их баярлж байна. Ахтүйгэн танилцуулж урсатын нэгэн тавын танилцуулж үйл ажил сайхан ажил боллоо. Гоё наадам боллоо. Одоо та нарт ч гэсэн сайхан баярыг зохион байгуулж та нар бичлэг хийж та нарт ч гэсэн баярын мэнд хүргэе. Та нарт их баярлалаа. Ахын одоо дараагийн манай цэцгмэ амар санаа гэсэн улсад танилцуулах гинэ. Нэг ажил. За тэгээ хууднахыг хийх хийлээ. За Бундуу өвгийн урсаад 2023 бууз суургын за нээлтийн үйл ажиллагаа өргөн дэрлэгэр сайхан болж байна. За тэгээд энэ гэрт бол сая хэлсэнчлэн за Бундуугийн нингрийн сурангийн урсаад цугларн дарах хэмжээнд оролцож байна. За нэг товч танилцуулга хийхэд за манай за би одоо эрэгтэй талыг нь танилцуулна. За Бундуугийн оюун гэж хүн байсан. Сурангийн оюун гэж хүн байсан. За сурангийн оюун гэж хүн маань манай ах маань одоо сайхан насаараа мал балсан буянтай ах トゥ өр хөөхөд ах トゥ нэраа бүгдийг сайхан гараагийн ганцганд хөлийг дөрөнд хүргэсэн ийм сайхан хүн байсан. За 1900 за тухайн үед мал маллаж одоо аймгийн аварга малчин за мөн аймгийн эмнэг сургалтын мастер болж байсан ийм хүн, эмнэг сургагч сайхан мал буянтай ийм хүн байсан. За тэрээр 2017 онд 73 наснда бурхны оронд заларсан. За эхнэр нь нэргүй гэж хүн байсан. За тэр хүн маань 9 өр хүүхэдтэй. 9 хүүхдээ маань том нь бол Уланбаяр гэж хүн, эхнэр нь оюун дэлгэр гэж хүн. За гэр бүл зургуулаа 4 хүүхэдтэй, 3 хүүнийг охин, за том охин нь тусдаа гарсан юм байж байгаа. За дараагийн за тэр хүн маань бас насаараа мал малсны хүн, аймгийн аварга малчин 2020 онд болж ирсэн. За ийм хүн. За дараагийн хүн маань гэвэл одоо манай за тэр хүмүүс маань бол бас хувийн шалтгаанаар энд өөрийн биеэрээ хөрөлцөн ирээгүй. Гэхдээ биеэрээ сэтгэлээрээ мөн төлөөлөл болоод хүүхдүүд ирсэн юм байж байгаа. За дараагийн хүн маань бол манай Бат хоёр ах маань байна. За эхнэр Мөгтуя эгч маань байна. За энэ хоёр хүн маань бас насаараа мал малсан малчид. За сумын аварга малчин болсон ийм хүмүүс. За эднийх маань амбул зургуулаа. Тий 4 хүүтэй. Ийм байж байгаа. Одоо гор Улаангом суманд хуваараа бизнес эрхлээд ингээд амьдарч байна. За дараагийн хүн маань Ганс өх гэж хүн байгаа. За энд бас харах нь Батболд гэж хүн байгаа. За Батболд ах маань бол за малчин сумаас эхлүүлээд одоо Улаангом суманд амьдарч байна. За лам хүн байгаа. За одоо Улаангом сумын наран буянд хийдэд сургад суудаг. За эхнэр нь Баттуя гэж хүн байгаа. Тий хөдөө жоохон газарт ажилладаг Улаангом сумын. За амбул зургуулаа 4 хүүхэдтэй. Тий. За 3 хүү нэг охинтой ийм байж байгаа. За дараагийн хүн маань гэвэл Ганс өх ах маань байна. Ганс өх ах маань энд хараахан сая байжгаад ийшээ гэрлэгөө тэр явахаар явчлаа.
За тэр хүн маань бас мал малдаг, сумын аварга малчин. За мянгат малчин удаа болж исэн ийм хүн байгаа бас. За эхнэр нь Булармаа гэж хүн байгаа. За ам бүл гуруула нэг охинтой. Охин нь одоо хотод Монгол Улсын их сургуульд суралцж байгаа оюутан. За дараагийн хүн маань гэвэл манай Батхүрл ах маань байна. За Батхүрл ах маань гэвэл бас л мал малж өссөн. За малж исэн малчин хүн. За одоо нэг 3 жилийн өмнөөс Улаангон сумд орж суурсаад одоо хуваарай бизнес эрхлээд за дугуй худалдаа, дугуй засварын чиглэлээр хуваарай бизнес эрхлээд явж байна. Эхнэр Үрт Насан гэж хүн. За тэнд сууж байна. За эднийх маань ам бүл тавуулаа. За 2 охин 1 хүүтэй ийм байж байгаа. За дараагийн хүн маань гэвэл манай Батсуур гэж эгч байсан. За одоо бас нөхөр нь манай хөргөө ахыг Баттөмөр гэдэг. Тий. Эднийх маань 2 хүү 2 охинтой ам бүл зургуулаа. За эгч маань зуурдаар за 3 жилийн өмнө өөд болсон. За ар гэр болох манай Баттөмөр ахих маань одоо нутагтаа бас мал малдаг малчин хүмүүсээ. За сумын аварга малчин. За мянгат малчин удаа 2-3 удаа болж исэн ийм хүмүүс байгаа. За тий. За дараагийн хүн маань гэвэл оюуны Гэрэл Туяа гэж эгч маань байна. Нөхөр нь манай хөргөө ахыг бол Жаданбаа гэдэг. За ам бүл тавуулаа. Тий. 1 хүү 2 охинтой. 2 хүү 1 охинтой андуурсан байна. За ах эгч хоёр маань бол Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. За эгч маань бол Алтан жолоо групп гээд ах маань ч гэсэн тэнд ажилладаг. Хуваарай ажил хийцгээдэг ийм хүмүүсээ. За энд бас хараахан биеэрээ ирцгээгээгүй байна. За сэтгэлээрээ аянда бүх усад зүйлсээр бидэртэй хамтраад ингээд яаж байгаа хүмүүсээ. За дараагийн хүн маань бол Соёлмаа эгч маань байна. Тий. Соёлмаа эгч нөхөр нь манай хөргөө ахыг Баян Очир гэдэг. За ам бүл тавуулаа 3 хүүтэй. За бас мал маллаад ингээд амьдарч байна. Бас сум орон нутагта бас нэлээд сайн мал малдаг ийм сайхан хүмүүс байж байгаа. За манай оюу ах маань хамгийн бага хүн Утхан Баяр. Утхан Баярын эхнэр Бурмаа гэж хүн. Тэнд сууж байна. За энэ хүмүүс маань ам бүл зургуулаа 2 хүү 2 охинтой. За бас мал маллаж амьдарч байгаад одоо Улаангон сумд хуваарай бизнес эрхлээд ингээд амьдарч байна. За ингээд оюу ахын маань өрхөктүүдийн танилцуулга ингээд ерөнхийдөө боллоо. За дараагийнх нь бол Хуудан ах гэж хүн байсан. Хуудан гэж хүн маань бас за залуу наснаас хойш Говьсөнбөрийн аймгийн төв Чойр хотод ингээд сууршиж амьдарсан ийм хүн байж байгаа. За бас өрхөктүүд нь бас л Улаанбаатар хотод болон Говьсөнбөрийн аймагт ажиллаж амьдарч байгаа. За ах маань 2020 онд 73 наснда Бурхны оронд заларсан. За энэ айл маань 4 хүү 1 охинтой. За бүгдээрээ тусдаа гарсан. За Минцээ, Өсхөө, Бузаа, Өнрөө, Өвгөө гэсэн ийм хүүхдүүд урсаад нь байж байгаа. Бас энд хараахан хүрэлцэн ирээгүй байна. Гэхдээ бид бүхэнтэй мэдээж хамт байгаа сэтгэлээрээ. Тий. За ийм байж байгаа. За дараагийн танилцуулах хүн маань бол одоо манай аа буюу Буян Дэлгэр. За Буян Дэлгэрийнх маань ам бүл тавуулаа эхнэр Балжаа. За аа маань гэвэл басаараа мал малсан ийм хүн. За мөн дээр нь сумын алдарт уяач ийм байж байгаа. Хөдөө одоо
ам бүл болсон цагаас аав ээж хоёр маань насаараа хөдөө мал малсан. Тий хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болж исэн ийм хүмүүс байгаа. За одоогоор хоёулаа Гавьяаныхаа амралтанд гарсан Улаангом суманд ажиллаж амьдарч байна. За бас надтай хамтраад тийм дугуй худалдаа, дугуй засварын чиглэлээр хуваараа бизнес эрхлээд ингээд явж байгаа хүмүүс ээ. За энэ буян дэлгэрэгч хүнээ маань хамгийн одоо ууган хөө, ууган баяр. За ууган баярын эхнэр Эг цэцэг. Тэр хүн маань шүү. Тий. За эднийх маань ам бүл 8 улаа. 5 охин 1 хүүтэй. За том охин нь одоо Улаанбаатар хотод суралцж байна. За Уганбаяр ах маань бас ам бүл болсон цагаас хойш хөдөө мал малж байгаад за мөн хажуугаар нь морь үйдэг байсан. За ингэж байгаад одоо 4 жилийн өмнөөс Улаангом хотод орж суурьшсан. За гагнуурын ажил хийдэг, хуваараа хөдөлмөр эрхэлдэг ийм айл байна. Тий. За дараагийн одоо хоёр дахь охин нь болох Ундраа. За манай Ундрагийн нөхөр буюу манай хөргөө ах Бат ирээдөө. За энэ хоёр маань За энэ хоёр маань ам бүл дөрвөлээ 1 хүү 1 охинтой одоогоор Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. За эгч маань гэвэл Сонгоны хайрхан дүүргийн 106 дугаар сургуульд багангийн багш мэргэжлэр ажилладаг ийм хүн байна. За манай хөргөө ах Бат ирээдүү маань бол за том машин барьдаг. За одоо 5 толгойд машин барьдаг тээврийн хүн байна. За эдний маань баг хүү би өөрөө амар санаа. За би одоо манай эхнэрийг Мөнхцул гэдэг ам бүл гуруулаа 1 хүүтэй. За бас л мэргэжлэр ажиллаж байна. Манай эхнэр Монгол Улсын их сургуулийг сэргээгт хэрч хүчний инженер мэргэжлэр төгссөн. Одоо ус цахилгаан түгээх сүлжээ компанид мэргэжлэр ажиллаж байна. За би хувьдаа гэвэл Монгол Улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийг механик инженер мэргэжлэр төгссөн. За төгссөн цагаас хойш 2018 оноос хойшоо Улаангомын Дулааны 2 дугаар станц төрөмчд компанид мэргэжлэр ажиллаж байна. За ингээд миний танилцуулах хүмүүс маань үндсэндээ ингээд боллоо. За тэгээд энэ арга хэмжээг санаачилсан, зохион байгуулсан. За Батцүг ахын нэргүү ахтай болно. Эхнэр Сувдай гişтэй гүн талархлаа илэрхийлье. За мөн хамтран зохион байгуулсан хүмүүс бол бид бүгдээрээ эрх тэгш оролцсон ийм хүмүүс байж байгаа. Тэгээд дэм-дэмэндээ дээс эрчэндээ гихчээр энэ үйл ажиллагаа арга хэмжээ маш сайхан болж 3 өдрийн үйл ажиллагаа ингээд өргөн дэлгэр сайхан болж байна. Морь уралдсан, бөх барилдсан, ах дүүс хоорондоо садан төрлөө мэдлэлсэн ийм сайхан арга хэмжээ болж байна. За тэгээд манай одоо сурангийн одоо З талыг маань одоо манай Цэцгмаа гэж танилцуулнаа. За өнөөдөр За тэгшлэх. За тэгээд энэ арга хэмжээ маань бэр сайхан болж байна. За энд хүрэлцэн ирсэн хүмүүсийн үр хөвгтүүд за бид бүхэн бүгд одоо маш сайхан ингээд арга хэмжээнд оролцож байна. За бүгд хувьдаа амьдралдаа ингээд авч яваад сайхан амьдарч байна. За тэгээд энд биеэрээ хүрэлцэж ирээгүй ч гэсэн сэтгэлээрээ хамт байгаа тэр хүрэлцэн ирж амжаагүй тэр хүмүүстээ бас баярлалаа гэж хэлье. За тэгээд энд хүрэлцэн ирсэн болон тэнд одоо сэтгэлээрээ хамт байгаа бүх хүмүүстээ тийм ээ
мөн өр хүүхдүүдэд нь энэ уруугийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За тэрийг бас нэг хэлчихье. Саяны нөгөө ирээгүй хүмүүсийг хэлж гоо.